Энэ дээр нин угуул яри. Мэдээж үндсэн шалтгаан нь цалин. Тиймээс ч багш болох гэж дурладаг урдын цаг хийсэн одож багшийн мэрэгжил Ихтэйд сургуулийн хамгийн их сонгогддог мэрэгжлийн тоноос хасагдсан. Бид багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 2022 оноос эхлэн хийхэд талд байсан хэдэн асуудал ил гарлаа. Бидний маш сайн зөвлөдөг, тэргүүлдэг төвшөнд хүрсэн гэж боддог багш нарын тал нь жирийн багш нараас доогуур гүйцэтгэлтэй байж таарав. Эндээс багшид олгосон зэрэг ажиллахгүй байгааг олж мэдсэн. Лаборатори гэж нэрлэдэг. Багш нар нь арай илүү цалин авдаг сургуулиудын багш нарын гүйцэтгэл бусад сургуулиудаас доогуур байсан. Ийм учраас боловсролын багц хуулийн шинжилэлээр энэ нэр томьёог хуулиас хаслаа. Цөөн хэдэн хүүхэд сонгож аваад элсэлтийн шалгалт олимпиадад бэлтгэж амжилт гаргасан ч бусад хүүхэд нь орхигддог багш нар таар үнэлэгдлээ. Харин бид бүх хүүхдээ сайн сургадаг багш илүү урамшуулалтай байна гэсэн чиглэл барьж байсан учраас элсэлтийн шалгалт олимпиадын гэгдэх зарим багш нар бүх хүүхдээ жигд сургах ёстой болсон. Энэ нь тэдэнд мэдээж таалагдаагүй. Гэхдээ 2022 оноос хойш хийгдсэн үнэлгээгээр хүүхдийн сурлагын амжилт жигд сайн өсөлттэй болж чадсан байдаг. Системийн төлөвлөл ба реформ. Repair required. Зохиогч Ловсон цэрэнгийн энх амглан. Өгүүлэгч Баатар Жавын дархан сүх.